Оюутгал компани 2025 оны 3 дугаар улирлын тайлан гарчээ. Тус компанийн хувьд өнгөрсөн улиралд хэмэл оюун ухааныг үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн зэрэгцээ орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих болоод боловсролын чиглэлд хөрөнгө оруулалтуудаа хийсээр байна. Оюутгал компани хэмэл оюуныг үйлдвэрлэлд нэвтрүүлж тоног төхөөрөмжийн илэгдэл, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлснээр дэвшилтэд технологийн тусламжтай гинтийн зогсолтоос сэргийлж байна. 2023 оноос хэмэл оюунд суурилсан смарт плант системийг хөгжүүлж тоног төхөөрөмжийн төлөв байдлыг хянах, эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлэх, гинтийн зогсолтоос сэргийлэхэд ашиглаж байгаа юм байна. Сүүлийн 2 жилд системийн хөгжүүлэлтийг эзэмжүүлснээр энэ оноос эхлэн үйлдвэрлэлийн түвшинд бүрэн нэвтрүүлжээ. Одоогоор 29 чухал тоног төхөөрөмжид системийг суурилсан бөгөөд нийтдээ $12 сая буюу 40 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий гинтийн зогсолтоос сэргийлж чаджээ. Мөн батарей солидог цахилгаан өөрөө буулгагч машиныг уурхатай турш эхэлсэн байна. Батарей солих технологи нь батарей цахилгаан тээврийн хэрэгслийг суурин цэнгэлэх шаардлагагүйгээр богино хугацаанд бүрэн цэнэгтэй батарейгаар солих шийдэл юм байна. 91 тонны даацтай 8 өөрөө буулгагч машин, 800 кВт цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматсан батарей солих, цэнгэлэх станц энэ төслийн хүрээнд ашиглагдах юм байна. Эдгээр өөрөө буулгагчийг оюутлахын уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэгт ашиглаж байгаа юм байна. Мөн гүний уурхайн үйл ажиллагаанд батарейгаар ажилладаг хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр дуу чимээ, дөргөлт, дизелийн ялгалыг бууруулж ажиллах орчныг сайжруулж байгаа юм байна. Оюутлахаа уурхайн бүрэн хүчин чадалтай хүрэх үед өдөрт 17,000 орчим цахилгаан автомашин үйлдвэрлэлд хүрэлцүүлэх хэмжээний зис нийлүүлж дэлхийн нийтийн нүүрс хүчлийн хийн ялгалыг бууруулах хүчин чармаалалд бодит хувь нэмэр оруулах юм а. Мөн орон нутгийн тогтвортой хөгжил чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлсээр байна. Тодорхойлох юм бол 2015 онд байгуулсан говийн хөгжлийн оюун санда жил бүрээ $5 сая тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгож 2015-аас 2025 оны хооронд нийтдээ $167.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ хугацаанд тус сангийн санхүүжилтээр Өмнөгов аймагт 550 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж орон нутгийн нийгмийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулалт зогсохгүй давхарсан тоогоор нийтдээ 840 гаруй мянган хүн эдгээр төсөл хөтөлбөрийн үр шимийг хүртжээ.